What? Энд ч ажиллахгүй юм шүү. Яг юу болоод байна? Бро, дараагийн бичлэгээрээ Элний Grok 3-аар тоглоом хийх гээд зээчээ. 1980 оны софтвертэй тэнцэх тоглоом хийж байна гэж штэ. Гинэ. За тэгэхээр шууд тоглоом хийцгээ те. Өнөөдрийнхөө хийх тоглоомыг болохоор хамгийн амархан буюу хэрэглэгч одоо бид нар хоёр тишээгээ доотлын пайд хөдөлгөөд одоо бөмбөг наагаад дээдлээ оноод тэгээ оноогоо аваад инээ гэсэн. Тэгэхээр иймэрхүү тоглоомыг манай AI маань хийж чадна. Яг тэгвэл ийм адилхан код help me to write Flutter Flame game. The game is Brick Breaker. За энэ дэр нэг нь тогшиж үзье те. За ингэнгүүтээ тоглоомнууд чинь дотроо нэг айдтай гадаг дээ шүү дээ. За яг чи амар high score ивдэх гэж явжсэн чи өхөнгүүд та айд үзээд үргэлжлүүлэх үү гэж гарч ирээд байдаг те. Тэгэхээр тиймэрхүү байдлаар үзье. And additionally following requirements. So each player have 3 lives. So 3 амтай. За тэгээд when user dies, we ask about watch and to continue. Also save my score. Add sound effects. I have assets ready. I will change names. За command бүтэн тоглоомын кодыг generate-лээ дуусчлаа. Тэгэхээр юлэнд block breaker-ыг нэмье. За тэхийн тулд эхлээд icon generate хийж тэ. За icon-ыг болохоор ChatGPT-ийн DALL-ыг ашиглаад ер нь ол хийжээ. За энэ дээр бол машингийн game icon with pixel x Windows 1 pixel image size make it 3D and cool. За ингээд энэ манай зургийг generate-лж хооронд хэдүүлээ ниш тоглоомоор нэмчихвээ. За би энд болгонгууд mini games гэдэг ер нь бол нэг type үүсгэсэн байгаа. Тэгэхээр одоо энийг ингээд энэ бол дөрөвдөх тоглоом. Энийг болохоор Brick Breaker гэж нэрлэнэ гэнгүүтээ. За энд нь болохоор Brick Breaker гэж зураг орж ирнэ гэж үзээд. За тэнгүүтээ хийшээгээ буцаах тоглоомоо энд нь хийж гэсэн. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хүмүүс дарах болгоно. Одоо жишээлбэл энэ бол Color Switch game ихнийх нь байна. Хоёр дахь нь бол Black Blast. За гурав дахь нь бол Masked Hero. За дөрөв дэх нь одоо энд Breaker гэдэг юм одоо яшаа орж ирнэ гэсэн үг байхгүй юу? За тэгэхээр одоо энэ хэсэг маань ерөнхийдөө бэлэн болцсон гэж үзээд хадгалаад. So Brick game маань энд байна. Brick game-ийг бичиж боллоо. Brick game гэж фолдер үүсгээд Brick game-тэй холбоотой юмнуудаа энэ дотор ижнэ гэсэн. За хамгийн ихнийх нь бол Brick game нь бол өөрөө тэр Brick game-ийн нэг дараа нь сангуудаас мэдээж тэрнийг экспортж оруулж ирнэ. За энэ болохоор paddle буюу одоо доотлын хатан. So одоо бомбоо оруулж ирнэ. So Brick За ингээд Breaker тоглоомын шууд эхлээл ер нь бол дуусчлаа. За ер нь бол Grok-ийн хариултууд тэгээд үнэн зөв байна. Тэгээд би яг за эхлээд бол яг энэ ашиглаж байгаа зүйлийн маань Flame гэдэг зүйлийн юм энэ сангийн маань энэ game engine-ийн version зөрүүтэйсэн. Тэрийн солонгод ерөнхийдөө бараг бүх юм болчихжээ. Дөнгөж AI launch хийгээд 3 жил болж байна. Тэгээд энэс цаашаа 30-40 жил болно гэхээр ер нь бол айгүй том боломж. За тэгээд Elon Musk-ийн Grok бол яг иймэрхүү энгийн тоглоом дээр ямар ч асуудалгүй байна. За та энэ тоглоомыг App Store-оос татах боломжтой шүү. Тоглоом mini games гэж яагаад та тоглох боломжтой. Мэдээж энэ тоглоом амар их алдартайгаа яг тэгвэл бүгд AI generated. Дараагийнхаа бичлэгүүдээр тухайн алдаануудын сад оруулах болно. Та тэгээд
App Store-оос тоглоом mini games гэдэг байгаад үзээрэй.